Бүгд энэ өдрийн минь. Та бүхэн яг одоо сэтгэл зүйн хүнд драм босох Brothers киноны товчлыг үзэх гэж байна. Тоглон сууж таасан болгоно. Тэнгисийн явган цэргийн ахмад Сэм Кэхэл хэд хоногийн дараа Афганистан руу явах гэж байгаагаар кино эхэлдэг. Тэрээр хэрвээ амьд дэргэж ирэхгүй бас эхнэрт нь өгөөрөө хэмээн гэрээслэл захиа бичжээ. Сэм бос хоёр охины аав, үлгэр жишээ өрхийн тэргүүн. Харин түүний дүү Томми бол түүнээс тэс өөр нэгэн. Тэрээр банкт ирэмцэн хэрэгээр ял эдэлж байгаад саяхан шоронгоос гарсан байв. Дүү Томми гэр бүлийн оройн зоогт ирэхэд ахийнх нь бага охин нь шууд л ээжигээ матаж ээж танд дургу гэдгийг нь хэлж орхино. Орой хоосны үеэр эцэг Хэнк нь бид нэг хүүгээ эргэж ирснийг тэмдэглэж нөгөө хүүгээ аян замд нь өдөж байна гэв. Тэрээр Томмид уургаж хууль зөрчиж явахын оронд эх орныхоо төлөө зүтгэж буй ах Сэмийг нь жишээ татан зэмлэнэ. Энэ бүхэн хэрүүлэр түүхсэж аав Хэнк гэрээс гарч явлаа. Томми явхдаа ахыгаа дайнд боломжтой байхыг захив. Сэм хуруунаас бүгжээ сугалж өгөхөд эхнэр Грейс нь түүнийг гинжээр хүзүүндээ зөв. 5 хоногийн дараа Сэм хэдийнэ Афганистаны цүлд явж байлаа. Гэвч төлөвлөгөө түүний салааныхны сууж явсан нислэг дэргийг дайснууд буудаж онгов. Грейсийг усанд орж байхад хоёр цэргийн алба хаагч ирж нөхөр нь ам өргөцсөн гих аимшигт мэдээг дуусгав. Тэр үүнтэй эвлэрч чадахгүй Сэмийн гар утас руу тасралтгүй залгасаар байлаа. Шөнө согтуу Томми машиныг нь буцааж өгөхөр ирнэ. Машиных нь гэрэл хагашнаас олж Грейс ингэтлийг шанаж байгаад Томми их дайхна. Энэ үед Грейс түүнд агт нь юу тохиолдсныг хэлв. Бүтэн өдрийн турш хинч түүн рүү холбогдож чадаагүй тул тэрээр энэ эмгэнийт мэдээг хамгийн сүүлд сонссон нь энэ байлаа. Грейс огтоо оршуулганд бэлдэнэ. Гэвч охид хар даашин зүмсгөөс татгалзав. Биживсэрч үлдсэн эхнэрт өнөөх нөхрийнх нь гэрээслэл захиаг хүлээлгэн өглөө. Оршуулгын яслын дараа эцэг Хэнк арх уулсан байсан бол Томми аавыгаа согтуугаар жолоо бариулахгүйгээд түлхүүрийг нь авахыг оролдов. Хэнк дахиад л баг хүүгээ зэмлэх боловч Томми ч бас түүнийг сайн эцэг сайн нөхөр байж чадаагүй. Дээрээс нь том хүүгийнхээ толгойд цэргийн утгагүй үзэл суртал суулгасан гэж өвгөнд гомдлоо хэлв. Гэвч яг энэ үед Сэм болон өөр нэг цэрэг болох байлдагч Жоноор амьд үлдсэн болох нь тодорхой болсон. Талибанчууд тэднийг оллон авч газар доорх гянданд хоржээ. Согтуу Томми шөнийн 3 цагт Грейс рүү залхаж мөнгөний тусламж гов. Бармэнд тооцоо хийхэд түүнд $47 дутсан бөгөөд хэрэг өгөхгүй бол цагдаад дуудаж тэнс харгалзах ялыг нь зөрчсөн гэж мэдэгдэн гэж сүрдүүлжээ. Грейс шүн дунд нөхрийнхөө бүтлэхгүй дүүг нь аварч гэртээ авчихаас өөр аргагүй болов. Томми галтгооны сав суулга дуурах чимээнээр сэрлээ. Охид ээжигээ баярлуулахаар бин хайрч байсан юм. Энэ үед нь тэдний Хэнк ирлээ. Тэр хүүгээ энд байна чинээ бодсонгүй. Өвгөн өчигдрийн гаргасан авиртаа ууч хасахгүй. Харин Томми Сэм үргэж надаас ухаантай байсан хэмээн хүлээн зөвшөөрөв. Тийм бишээ гэж Хэнк хариулаад зүгээр л чи ахаасаа ялгаатай нь барьж авсан ажлаа үргэж дутуу хайдаг байсан юм гэлээ. Томми зөвхөрсөн өнгөөр хэрвээ түүнийг буцаагаад авчирч чаддаг бол би өөрийнхөө хоолойгч оглоход бэлэн байна аава гэж хэлв. Талибанчуудын баазын дээгүүр нислэг тэрэг нээсэн. Сэм тэднийг хайж байна гэдэгт итгэлтэй байсан тул тагилсан банзыг чузуугаар нүдэж эхлэв. Гэвч тэд түүнийг буугаар сүрдүүж банзан дээр асар том чузуу тавьж дарлаа. Томми аавынхаа Грейсийн гастгоо их мууджээ гэж хэлснийг санаад найзуудтайгаа нийлэн түүнд хэлэхгүйгээр засвар хийж эхлэхээр шийдэв. 2 сар өнгөрлөө. Сэм тайван байхыг хичээж байсан ч хамт байсан байлдагч Жон аажмаар галз урч өөрийг нь аварснаас бож одоо тамд амьдарч байна хэмээн ахмадыг буруутгаж эхлэв. Сэм түүнээс өөрийгөө хэн болох, ямар цолтой гэдгээ дайснаад огт хэлж босхгүйг хатуу анхааруулсан. Талибанчууд хоорондоо ямар нэгэн зүйл шийдэж Америкчуудыг өөр газар руу машинаар авч яв. Тэднийг камерт бичиж байлаа. Ожлагчдын дунд нэгэн Афган эрийг өвдөг шүхрүүлэн суусгав. Тэр ир жирэмсэн ихнэрлүүгээ хиймэл дагуулын утсаар ярьж тэдний байшлыг задруулсан магажээ. Буруутай эрийг тэр даруй толгоор нь буудаж харав. Энэ бол бидний улс. Та нарт энд хийх зүйл байхгүй гэсэн мессежийг Сэм Америк руу дамжуулах ёстой болов. Эсбүгээс тэд түүнийг хүчээр хэлүүлэх болно. Грейсийг нөхрөө өгүүлжин гониглож байх зур засварын ажил үргэлжсээр байлаа. Залуус октивч бас ажилдаа оролцов. Тэд аав нь ямар сайн тамирчин байсан тухай дурсан ярилцсан. Мэгги нэг сахалтай залуу руу будагтай сав унгаачихсан тул түүнд сойжих өмд цанц хэрэгтэй болов. Грейс нөхрийнхөө хувцсын шүүгнээс ямар нэгэн зүйл сонгохоор явсан боловч генет сэтгэлээр унаж гартаа багтсан бүх хувцсыг тэврээд гарч ирнэ. Өнөөх залуу яагаад өөрт нь ийм их хувцс авчирч өгснөйг мөн дараа нь буцааж өгөх ёстой эсхийг огт ойлгосонгүй. Сэм хэсэг хугацаанд гадаас шонгоос хүлээтэй байлаа. Одоо түүний нүдэн дээр Жог улсаасан төмрөөр тамсаж эхлэв. Жо тамслыг дэвчиж чадалгүй камерын өмнө Америкчуудад энд хийх зүйл байхгүй гэж хэллээд эхнэр хүүхдтэй мэнд дамжуулав.
Мөн тэрээр Сэмийг хоёр охинтой гэдгийг ч ам алдаж орхино. Шинжлэгдсэн гарт тогоо яг л Грейсийн төрсөн өдрөөр бэлэн болсон. Бүх ойр дотных нь түүнд баяр хүргэнэ. Гэвч түүнд хамдын дотн ганц хүн нь маш ихээр дутагдж байлаа. Өвөл олсоо. Гадаас ашиглаж байхдаа охтын эгч нь болох Изабель нь Томид бүгд л Мэйгид хайртай. Яагаад гэвэл тэр эгдүүтэй хэмээн гомдлно. Томид түүнийг ч бас хүмүүс хайрладаг гэж тайлбарлав. Томигийн хамгийн сайн чаддаг зүйл бол хүүхдүүдтэй ойлгоцох байлаа. Нэгэн өдөр тэрээр өмнө нь буугаар сөрдүүлж байсан банкны ажилтан эмэгтэй дээр очиж уучлал гуйсан юм. Тэд бүтэн цагийн турш ярилцав. Тэр хэрэгээс хойш тэр эмэгтэй 3 жилийн турш хэвийн унтаж чадаагүй бөгөөд дээрэмчин буцаж ирээд өөрийг нь буудна гэхээс үргэлж айдаг байжээ. Оройн Томи Грейс хоёр сургуулийн жилүүдэд дурсан ярилцсан. Грейс түүнийг үргэлж согтуу хүнтэй зодтолдог байсан тул дургүй байснаа хэлнэ. Гэтэл гэнэт тэд бие биенээ хүсэл тачаалтайгаар үнсэж орхив. Грейс гараад салхисан дээр гэж шийдсэн бол Томи нужмас унаглаа. Энэ бүх хугацаанд нөхрийнх нь захиад задлаагүй хэвээрж байв. Тэр одоо ч уншихыг хүссэнгүй. Энэ хооронд Сэм болон байлгагч Жон нарыг өргөжлүүлэн тамсаар байлаа. Нэг өдөр талибанчууд Сэмд төмөр хоосоо өгч найзыгаа алахыг тушаав. Жо хэдэн бүх нууцыг ярьсан тус тэдэнд зүгээр л одоо хэрэггүй болсон байв. Сэм эхлээд төмрийг авахгүй гэсэн боловч дайснууд дүүн рүү буу туулгаж чи эсвэл тэр гэж тулглаа. Ингээд Сэм афганчуудын хашгиралдаан донд тамлууж ядарсан Жог өгтлэн зодож хөнөв. Энэхүү үйл явдлыг камерт бичиж авчээ. Томи гоёл чимэглэлийн мод зоож өгнө гэх шалтгаанаар Грейсийн гэрд дахин ирэв. Тэр охидтой үр үе уулзаж байвал баяртай байх болно гэдгээ хэлнэ. Хожим нь Хэнк ч ирлээ. Хүүн хизэд ийм гарын дүртэй болсныг хараад тэрээр ихэд гайхна. Энэ үед нь Афганистанд талибанчуудын баад руу Америкийн зэргүүд довтлоо. Дарга нарын нэг нь Сэмийг хөнөөхийг завдсан боловч өөрөө суман дүртэж хавцал руу унав. Сэмийн бишгтэй камерт шатаж устжээ. Ингээд тэнгисийн явган зэрэг маань эцэст нь олзноосоо сууллагдлаа. Томиг гадаа хүүхдүүдтэй тоглож байхад Грейс рүү залгаж нөхөр нь амьд олдсон болохыг дуусгав. Бүх гэр бүлээрээ түүнийг Нисонгосын буудлын дээр угтан авлаа. Томи баярлаж байгаач давхар бас гонигтай байв. Гэхдээ эрмэгцээ огт нь хамгийн түрүүнд шин тас тоогоо байхуулсан. Сэм орон дээрээ хэвтэд эхнэр охиноо чангаар тавирлаа. Грейс нөхрийгөө усанд орж байхад нь орж ирээд сорвиг нь үнсв. Гэвч Сэм маш хүйтэн хүндий байх бөгөөд түүнийг бошоо гарахыг хүснэ. Хэнк хүүгийнх нь аашсан хачин болсныг анзаарч өөрөө Вьетнамын дайнаас ирээд хүүгүүдээсээ хэрхэн хөндөрч байснаа дурсна. Мөсөн голуурын талбай дээр Сэм гэр бүлд нь анхаарал тавьсанд дүүдэд талархал илэрхийлв. Тэр дүүгээсээ ийм халамжтай байдал хүлээгээгүй гэдгээ хэлнэ. Грейс бол үнэхээр гайхалтай бүсгүй гэж өргөжлүүлснэ. Генетхэн чи түүнтэй унтсан уу гэж дүүгээс асуув. Намайг өгсөн гэж бодож байсан болохоор тийм зүйл болсон байж болно гэдгийг ойлгож байна гэж тэр хэлнэ. Томи чиний толгойд юу болоод байна? Яаж ийм зүйл бодож чадаж байна вэ гэсэн ч Сэмийн бодлыг өөрчлөх боломжгүй байв. Тэднийг унтсан гэдэгт Сэм 100% итгэлтэй байлаа. Кеглийн гэр бүл ам үрэгдсэн Жогийн гэр бүлэнд зочиж ирлээ. Бэлэвсэн эхнэрийнхэн зүүдэнд нөхөр нь мөн Сэм байнга орж ирдэг байв. Тэр зүүдэндээ Сэмийг амьд үлдэж харин өөрийнх нь Жо өгсөнд үзэн яддаг байсан тул уучлал гуйхаар ирсэн нь энэ байв. Сэм тэр эмэгтэйд нөхөр нь хэрхэн ам үрэгдсэнийг хараагүй. Түүний үхлийн талаар юу ч мэдгүй хэмээн хотлолив. Шөнө нь Сэмийн сэтвэц өөрчлөгдөж гартаа буу барьсан чихтэй аяануудыг тавиур дээр өөрч эхлэв. Тэр байшин дотор зэвсэгтэй арах нь маргааш нь Сэм цэргийн бааз дээр очиж буцаад дайнд явмаар байна гэдгээ мэдэгдэв. Тэр энд байж чадахгүй байлаа. Тэд ойлгохгүй байна. Хинч намайг ойлгохгүй байна гэж дарагтаа хэлнэ. Гэвч Сэм хэсэг хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хэрэгтэй байв. Орой хоосны үеэр огт нь хүүхдийн элдв зүйл ярьж тогсоом шоглом хийж байлаа. Гэвч Сэм гинэт уура барьж дийсгүй огт руугаа дайрч та нарын ярьж байгаа зүйл чинь огтонч инээдтэй биш байна. Юунда инээлдэд байгаа юм хэмээн хашгичав. Грейс нөхрийгөө тайвшруулахыг оролцсонч тэр шууд л ширээнээс босоод явчихав. Изабель Томи ах хизээ ирэх юм бэ? Аавлав зүгээр биш үү гэж асуув. Грейс нөхрийгөө Афганистанд тэднийг хэрхэн тамсан талаар өөртөө ярилцаасаа гэж хүссэн боловч Сэмд түүний дунд Томитой юу болсон ээжүү сонирн байлаа. Бид зүгээр л үнсэлдсэн. Өөр юу ч болоогүй гэж Грейс батлаад би чамайг өгсөн л гэж бодсон шүү дээ гэв. Гэвч Сэм тэднийг унтсан гэдэгт итгэлтэй хэвээр байсан юм. Тэр шүн дунд Жогийн босон дээр очив. Засуу тэгэхэд ердөө 21 настай байжээ. Охтыг гадаа тоглож байхад аав нь гэртээ ирлээ. Изабель түүнээс айсандаа хүшиж хоошоо бүр ухарна. Сэм октоо тэврээд бүх зүйл сайхан болсон гэж хэлв. Том охин нь нулимсаа арай ятан тэвчиж байлаа. Эхнэртээ Сэм би шүнжэнгөө гэр бүлийнхнийхээ талаар бодлоо. Амьд үлдсэн минь ямар их аз болохыг одоо ойлгож байна гэв.
Мэригийн төрсөн өдөр болсон бөгөөд Томиг эрхийг хүлээж ав. Тэр ганцаараа биш дөнгөж цагийн өмнө танилцсан Кина гих бүсгүйг дагуулж иржээ. Тэрээр уур амьсгалыг зөөлрүүлэх гэж ингэсэн байв. Гэвч Тина цэцэрхэж сэргүүдийн талаар элгэв тэнэг зүйл ярьж эхлэв. Томи түүнийг тохоогоороо явуурсан ч бүсгүй уусам дүүрсэж амаа хамхих шинжгүй байлаа. Сэм бухимдаж огтж сахилахгүй гэж эхлэв. Сэм том охин Изабеллийг үргэлж анзаарч үйлс бүрийг нь буруутхан зандарч байлаа. Энэ үед байдал хуурцдаж эгч нь дүүг нь илүү хайрладаг. Дүү нь үргэлж хамгийн сайныг нь авдаг хэмээн гомдлоно. Изабель хүмүүсийн анхаарлыг татахын тулд шаар дуургаж томчуудын ярианд саад болсон. Эцэст нь Сэм тисэрч шаарыг нь хагарж орхив. Гэтэл охин нь гинэт та яагаад өгсөн хэвээрээ үлдсэнгүй вэ? Ээж тантай биш Томи ахтай унтмаар байгаагаар та уурлаад байгаа бидтэй тэд дандаас хамт унтдаг байсан хэмээн хаашгирч орхив. Энэ үед ширээн яард нам гүн байдал ноёллоо. Төрсөн өдөр нь бооч бүү Мэгийн охин энэ үед унтахаар явсаа гэж хэлв. Унтахынхаа өмнө Изабель ээжээсээ уучлаж гуйлаа. Тэр энэ бүхэн худлаа гэдгийг мэдэж байсан бөгөөд зүгээр аавда дургу босохоор оронд нь Томи ахыг байлгахыг хүссэндээ л тэгж хэлсэн нь тэр байв. Аавда дургу гэх үед дүүн би ч бас гэж хэлнэ. Сэм зочны өрөөнд суугаад эхнэрээсээ хүүхдүүд унтахынхаа өмнө залбирсан эсхийг асууна. Үүний дараа тэр босож төмөр лон барин өнөөх шинхэн гартгоог нь хэмэгчиж эхлэв. Эхнэр нь яаж түшин дүүтэй унтаж чадва? Янхан эхнэр дээрээ буцаж ирэхийн тулд түүнийг ямар их зүйл хийснийг мэдхүү гэж асуув. Тэр өөрийн гараараа төмөр авч байгаад найздаа юу хийснийг нь мэдхүү гэлээ. Сэм хийрхэж толгоороо цохиж галтгоогоо сүртгсээр байлаа. Яг энэ үед нь гайн таарсан мэт Томи гүйж орж ирээд ахыгаа тэврэв. Гэвч Сэм ингрээсээр гарбуу гараж ирээд дүүгийнхээ толгоороо тосгосон. Цагдаагийн дуут дохио сонсогдов. Сэм гартаа буу барьсан чигтээ цагдаа нар руу гарч ирлээ. Тэд түүнийг зэвсгэр газарт тавихыг шаардав. Харин Сэм тэднийг яах гэж энд ирснийг гайхан бухимдна. Цагдаа нар түүнийг дайны баатар гэдгийг нь мэдэж байгаагаа хэлв. Би ямар юмны баатар байх вдэ гэж Сэм хариулаад та нар намайг юу хийснийг мэдэхгүй штэ гэд бууга өөрийнхөө шанаа руу тожгов. Томи Грейс хоёр эмгэнэлт явдал гарахгүй тулд түүн рүү хашгичин гуйна. Сэм чамд юу тохиолдов вэ гэхэд Томи би живж байна шүү дээ гэж Сэм цөхөрсөн хоосоогоор хэлв. Эцэст нь Сэм бууга шидэж цагдаа нар түүнийг баривчлалаа. Грейс дөнгөж одоож өнөөх дугтууг заадалж нөхөр нь түүнд болсон огттой хичнээн хайртай тухай бичсэн захиаг уншив. Сэм дайны ахмад дайчдын сэтгцэн имлэгээс Томи руу залгаж дүүнтэй эвлэрлээ. Томи ахийнхаа огттой үлдэж харин Грейс нөхрөө ирэхээр ирнэ. Эмэгтэй түүнээс чухам юу тохиолдсныг, юуны төлөө өөрийгөө ингэж тамсан зовоож байгааг ярьж өгөхийг дахин гуйсаа. Эцэст нь Сэм би түүнийг алчихсан юм. Би Жо Уиллисийг алчихсан хэмээн хүлээн зөвшөөрөв. Энэхүү аимшигт үннийг хэлснийхээ дараа Сэм энэ бүхний эцэст өөрөө хэвийн амьдралаар амьдрч чадах болов уу гэх хүндхэн асуулттай нүүр туусан эхнэртэйгээ тэрвэрлдэж байгаагаар энэ кино төгснө.